Миний хувьд ер нь 2006 оноос эхлээд яг лиг тоглож гэлсэн. Тэгээд одоо энэ удаагийн тэмцээн маань баг миний Шигшаагийн өрөөнд бол баг хамгийн сүүлийн тэмцээн баг гэж миний хувьд бодож байгаа. Тэгээд өмнөх одоо Япон Хятадтай байсан 11 сар 9 тоглолтын дээр би одоо юу гэдэг хувийн өөрийн сахилга батмуутаагаас жоохон бэлтгэлжилт алдсан гэдэг юм уу, тоглолтын үр дүн жоохон сөрөг нөлөө үзүүлэхээр хэмжээний үр дүн гаргасан. Тэгэхээр энэ алдаагаас одоо энэ удаагийн тэмцээн дээр одоо энийгээ засаж одоо өөртөө байгаа хамгийн сайн одоо бүхнээ даашлаа тоглоно гэж миний бодож байна. Миний амьдралын хамгийн гоё аз жаргалтай мөчүүд дандаа сакстай холбоотой байдаг. Юу гэдэг тамирчид бөөнөрөө багаараа байрлах ч гэдэг юм уу, багаараа хоолой дээш амрах цуглаад явах мөх гэдэг аврагын баяр маяр гэдэг шиг энэ дурсамжууд миний одоо ингээ хаач нөгөө ярьдаг хөвгөлтэй гоё бүх дурсамжууд маань сакстай холбоотой байдаг да. Тэмцээний талбай дээр өмсгөлийн дугаар ямар нэгэн бэлэгдэлтэй байна уу? За яг тийм бэлэгдэлтэй гэж бас биш, зүгээр яг нөгөө нэг оронтойгоос хоёр оронтойгоо илүү гоё харагддаг гэж бодоод анх нь 18-ыг сонгож байсан. Тэгээд хүмүүс 18 гэж янз янз юм ярьж байгаа. 10 ороод байдаг байсан мессеж гэдэг юм. Пүүсний үед би бол ер нь нөгөө хөл төрүүгөө пүүзийг илүү сонирхдаг. Тэгээ их пүүз нь энэ дээр энэ нөгөө хэв шинжийн хамгийн тохиромжтой нь мэдээж 30 жилийн хүрээнд бол мэдээж нөгөө Монголын одоо хамгийн шилдэг 30 гэхээс илүү нөгөө лигийн хүрээнд гэж бас ярих нь арай зөв баг. Тэгэхгүй бол бас зөндөө олон шилдэг тоглолтын Монголын нөгөө олон улсад тоглож байгаа ч гэдэг юм уу, бэлтгэл сургуулийн сурдаг тоглолтууд байдаг болохоор энийг нөгөө харьцуулж гаргахад бас хэцүү. Тэгэхээр хүмүүс зөв ойлгуулахын тулд нөгөө лигийн шилдэг 30 тоглолт гэж ярьсан зөв баг. Тэгэхээр миний хувьд мэдээж энэний нэг тоглогчоор шалгарсанд бол маш их баяртай байгаа. Тэгээд яг анхандаа бол зүгээр тийм үг гэж нэг хүлээж авч ирсэн. Тэгээд яг тухайн уур амьсгал дээр ороод яг тэрийг зарлах нөгөө хөтөлбөрийн одоо дуу хоолойг сонсож гэдэг юм, үзэж фанатуудын дуу хоолойг сонсоод тэн дээр илүү огшиж одоо ингээд нэг дотроос нэг ингээд өөрөө ирэхгүй нэг тийм огшсон мэдрэмжүүдийг бол их төржсэн. Аягүй сайхан байсан. Гуамд бол одоо анх удаа ирж байна. Тэгээд яг мэдээж Гуам улсын талаар бол анх нөгөө өрсөлдөлийн тоглолтууд ихснээс хойш ер нь Гуамын талаар ер нь мэддэг байсан. Миний хувьд бол өмнө анх Гуамтай 2013 онд анх тоглож үзчихсэн. Тэгээд энэ дээр бас Монголын шгшааг нэг 6-7 оноогоор хожиж ирсэн. Тэгээд тэрнээс хойш 23 оноос эхлээд хоёр тоглолтоо манайх ихнийхтэй наасан бүр сүүлдээ бас нэг 11 он зөрүүтэй хожигдоод одоо тэр маань бас бидний нөгөө хожиход 11-ээс дэш оноогоор хожих гол шалтгаан болсон байгаа. Эцэн бүрэлдэхүүн бараг 85-90% нь бараг хэврэл байлаа. Урдсын одоо холбогдсон байр дээр нэг хоёр тоглогч нар өөрчлөгдсөн баг шиг байсан. Бусдаар бол ер нь яг бидэртээ өмнө тоглосон тоглогч байна гэж харж байгаа. Тэгээ манай багийн хувьд бол яг хуу энэ удаагт тэр Гуамын багаас илүү манай багийн рострууд илүү солигдсон. Төвийн байр дээр илүү өвчтэй болсон ч гэдэг юм уу. Тэм давуу талууд бол байгаа. За тэгээд бидний хувьд мэдээж өмнөх тэмцээнүүдийг бодвол бэлтгэл хийх хоног арай олон 14-5 хоногийн бараг бэлтгэл хийх хугацаа гарсан байгаа. Тийм болохоор бид нар энэ удаагт илүү амжилт үзүүлэх зүйлтэй байна.